Эрдэнэ хотын түүхэд 50 жилийн ойг тохиолдуулан хийж буй энэхүү подкаст нэвтрүүлгийн өнөөдрийн зочин амирт Болдбаатарын Даш Дондоо гэдэг энэ мундаг залуу маань оролцож байна. За ингээд Дондоосоо эхний асуулт бол за баяр хүргэе найз нь. За баяр. За тэгээд шоурум нээсэн байна саяхан. За тэгээд энэ талаараа хоёулаа гоё дэлгэрэнгүй ярья. За сайн бацхан уу. За нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа та бүдтэй маш их баярлалаа. Найздаа маш их баярлалаа. Тэгээд саяхан одоо 12 сарын 4-нд DMJ авт худалдаа гэдэг шоурумаа Эрдэнэттэй нээсэн байгаа. За Эрдэнэттэй бол бизнесээ хийгээд машиныхаа бизнесийг хийгээд бас 10-аад жил болчихжээ. За хуучин машин, солонгос машин гэж явсаар гад 10-аад жил болжээ. Тэгээд сая шоурумаа нээсэн байгаа. За баяр хүргэе. За айгүй гоё нээсэн мэлээ шүү дээ. Найз нь очиж үзээ. Найзраас амар бахархчихлаа шүү дээ. Ингээд цагаан хатаархал төрдөг. Өө ямар гоё юм бэ те. Ингээд гоё байлаа үнэхээр. Тий нэг зүйлийг ер нь тууштай хийвэл бас юм төрдөг юм а гэдэг байдлыг ер нь тэгэл харсан. Өөрөө ч гэсэн одоо ингээд бас нэг зүйлийг тасралтгүй удаан жил те хийгээд бас шоурум барих хэмжээнд хүртэл хөдөлмөрч чадсан да. Баяртай гоо. За манай Дондоо маань багасаа битээр найзалж ирсэн. Тэгээд машинтай их ойрхон байсан те. Тий. Тэгээд тэр талаас хоёлаа нэг микро. Би ч одоо тэгээ микртэй тий яг зөв яг микрт кондуктор хийгээл манай ээж аав маань хотоорондод явдаг байсан, микртээ явдаг байсан, таксинд явдаг байсан. Тэгээл тэр үеэс ахуулаад кондуктор хийгээл ээж аавтайгаа яваал хүний машинд кондуктор хийгээл тэгээ сүүл рүүгээ том болоод ялгаахгүй машин аваад тэрүүгээрээ тэгэл явдаг байсан. Тэгээл ялгаахгүй завсраа солонгос яваал тэгэл аавтайгаа зүг машин оруулж ирээл тэгэл аа маань одоо ингээд машины бизнес хийх бүх талын юмыг одоо аа маань зааж гисэн доо ээж аав хоёр маань хоёлаа машин ингэж заруул ингэ зүгээр машинд ийм хайртай байх хэвээр машин гэдэг зүйл чи одоо хүний амь насыг тээж явдаг техник шүү дээ. Морьтой ялгаа авахгүй одоо суугаал ингээл явдаг. Тэгэл машинд их хайртай байх хэвээр гэр бүлэрээ ингээл бүх хөрөнгөө суулгаад явж ийн гэсэн үг шүү дээ минь хөө гээл аа манай айгүй ихтэй загтаг байсан. Тэгээд машинд их хайртай болсон. Одоо бат бөх байх хэвээр амь нас тээж хүний амь нас тээж явдаг учраас бас машин гэдэг зүйл бат бөх найдвартай байх хэвээр шүү минь хөө гээл заадаг байсан. Тэгэл машинд их хайртай болсон доо. Тэгээд дуртай зүйлээ хийгээл ингээл явж байгаа залуу да. За би нөгөө нэг гоё дурсамж сэдрэж ярих гэдэг юм л. Алтан шагаа. Гуруулаа нэг Улаанбаатар руу тий. Хүмүүс ачаал ингээд яваал. Гуруулаа урд суудсан найз машина бариал. Тэр надад айгу гоё дурсамж өгдөө. Тий бидэд яваагүй тий. Спорт комплексийн хотлоос тэгээ хот явна гэж бид чаарлал суулгаж аваал хүмүүсээс суулгал. Дараагийн он дээр очингуудаа Эрдэнэт явна гэж суулгаж аваал. Микрийн Эстонигийн голын суудлал дээр хоёр найз суугаал тий. Тэгэл явчаал буцаал ирж илээ. Тэр үе бол дурсамжтай гоё. Хүн мэдээж одоо хөдөлмөр хийж чадвал үүнийхээ үр жимийг хүртдэг юм байна. Тэгээд одоо завсралтгүй одоо ингээл тасралтгүй ингээл одооронд яваал бизнес хийгээл, кондуктор чийгээл ингээл үний арга болох гол ингээл тасралтгүй ээж автагаа зөв хөдөлмөрлсөн дөө. Тэгэл сая сайхан шоурумаа нээлээ. Машиныхаа худалдааг бас эрдэнэчүүдээ бас гоё машин борлуулж те найдвартай машин борлуулж ингэж байхын төлөө бас хичээж ажиллаж байгаа. Тэгээд найдвартай машин бас борлуулж хүмүүсийн итгэлийг алдаагүй явж байгаа учраас бас одоо шоурумтай болсон бахаа гэж бас боддгоо. Тэгээд Эрдэнэтийнхээ бас худалдан авагч нар намайг дэмждэг одоо ах эгч нар одоо 4-5 дахь машин авж байгаа ийм худалдан авагч нар байдаг. Намайг зөвхөн зориод ирдэг. Тэднийхээ итгэлийг бас алдчихгүймсэн гэл ингээд хичээж ажиллаж байна да. За нууц биш бол шоурумыг яг хэдэн саяар одоо ингээд босгоо. За одоо тэгэл бас одоо хүний л амьдрал болсон одоо зээл хөл авна шүү дээ. Одоо жоо босгож ирээл зээл аваад бизнес гэдэг ч угаасаа л зээлтэй байдаг шүү дээ. Тэгэл хүн болгон мэдж байгаа хөө тэгэхэд. Зээл аваад барьсан тэгээд одоо тэдэн дөрөвний зээлтэй ийм гэж хэлэлтэй нь шүү дээ зү. За тэгээд машинууд хаанаас ирдэг вэ? Найз нь одоо нөгөө нэг гадны талаас асууя. Одоо ингээд мэдгүй хүний одоо асуулч үү. За ингээд машиныг анх одоо хаанаас оруулж ирээд яаж худалдан борлуулж ив? Энэ талаас анхны зарсан машин чи ямар машин байв гэдэг. Анх машин одоо Солонгосоос оруулж ирдэг байсан, аа маань оруулж ирдэг байсан. За тэгээд Солонгос явдгуу байхдаа бол одоо танил техникийн зах дээрээс ингээл засуулж байгаа машиныг зарах уу гээл та машинаа зарчаач гээл ингээл гадуур явж байгаа бол зар харж байгаа л тий зургатны мэдээллийн биржийн доогуур ингээд нөгөө машин зарна гэж явдаг ш. Тэрийг харж байгаа л би машин авдаг ус. Дугаартаа машин аваад сайхан засаж янзлаад тэгэл буцаагаал зардаг нэг 500 ч юм уу сая ч юм уу нэмэл зарчдаг. Тэгэл булган руу явж таксин сууж очиод
машина зарах уу гэж ингэж явж байгаа бол машин аваад зардаг байлаа. Тэгэл одоо тэрнийхээ үр шимээр бас яг хүн хөдөлмөр хийж байгаа юм чи те. Үний уучин машин аваад мэдээж засч янзлаад тэр чинь хөдөлмөр орно. Угаад цэвэрлэн арчин тордон те. Тэгээ сайхан цэвэрхэн болгоод зар тавиал зарна штэ. Тэгэл тэр чинь одоо бас зарахад бас авьяас байна. Хүний бас нэг чаддаг юм байна штэ те. Тэгэл зараад явдаг гэсэн. Тэгэл одоо Японоос машин оруулж ирдэг боллоо сүүл рүүгээ. Тэгээ Японоос бол мэдээж орж ирсэн машин гэж байгаа боловч цаанаа явж ирсэн машинууд л орж ирдэг. За шинэ машин оруулж ирээд зараа одоо хүн болгон 100 гаруй сая 200 саяар машин авах боломж болцсон бас баг шүү дээ. Тэгэхээр бас орж цаанаа явж ирсэн машинуудыг оруулж ирээл мэдээж бас одоо засч янзлах юмтай юмуд орж ирнэ. Хаацын бэрдэр нөөч орж ирнэ. Тэгэл засч янзлахын янзлал угаа цэвэрлэхийн цэвэрлэл ингээл маш их ажил ордог юм уу. Нэг амархан аваад оруулж ирээд зарчиж байгаа юм шиг мөртлөө тэр дунд одоо маш их эрсдлүүд бас байдаг. Улаанбаатараас нааш авчих эрсдэл байна. Японоос ирж байхдаа одоо холгогдож барих эрсдлүүд байна. Тэр болгон дээр одоо тэгэл эрсдлээ үлээхтэй үлээгээл тэгэл явд юм дөө. За тэгээд усуугач нэ за. Манах Экос гэдэг. За баярлалаа Эко. Тий Эко гэдэг манай спонсорлогч байгууллага байна. Өө. Ивент тэтгэгч байгууллага Идэр баялаг хариуцлага төвцөөд компани. Lemon Bakery. Эко цэвэр ус. Таны тавилга. За тэгээд машин зарах бол мэдээж нэг асуудал. Хэрэглэгчтэй харьцаж байгаа тийм ээ. Тий. За одоо тэгээд хэрэглэгч нар одоо ингээд ямар санал хүсэл гомдол одоо ингээд нэг чи бол нэг талаас борлуулж байгаа хүн те нөгөө талаас авж байгаа хүмүүс одоо ямар юм сэтгэл зүйтэй байдаг вэ? Энэ талаас найз нэг асуух гэдэг байна. За нөгөө хүний зан ааш араншин гэл одоо худалдан авах гэж байгаа ирж байгаа усууд чинь одоо янз янзын ааштай усууд ирнэ. За машин ирээл юуг тогшоод байдаг усууд ирнэ те. Тэгэхээр нөгөө цоошин машин авах гэж байгаа юм шиг сэтгхүүтэй хүн ирнэ. Орж ирсэн машин гэхэрэл цоошин юм шиг бодолтой тийм усууд ирдэг. Тэгэл тэр болгонд одоо аашагийн тааруулна одоо хүмүүнтэй бас одоо зан аашийн тааруулаад тэгэл харьцсан шүү дээ. Тэгэл аль болох талаас нь яриад зохицуулаад явдаг дөө. Тэгэл ихэнх нь бол баярлсан талархсан сэтгэлтэй л гарч явдаг. Аль болох хямд үнээр борлуулах гэж хичээж ажилладаг. Одоо ер нь бол бас хүмүүс мэдж байгаа хөө аль болох хямдаар л зарах гэж хичээж ажиллаж байгаа. Мэдээж дуудлага худалдаанд орж Японоос машин авдаг болохоор дуудлага худалдаа гэдэг чинь нөгөө хүмүүс хоорондоо ингээл нөгөө би аавн гэл нөгөө хоног дараад үн хийж байгаа шүү дээ. Тэгэхээр бас үнэтэй авах машин, хямдхан авах машин нууд байдаг. Тэгэхээр хямд авсан машинаа бол манайх хямд авчраад борлуулж байгаа. Заавал нөгөө нэг тийм их ашиг харахтаа биш. Хурдан борлуулаад эргэлтэй хурдан байлгах гэж л тэгж ажилладаг. За яг гомдлын хувьд бол яг вэ бас одоо шинэ машин биш учраас материалын асуудал гарах юмуд байдаг. Тэр тал дээр бол манай дэмжих автуудалтаа мань аль болох засварын газар руу ороод нөгөө ком батарейг сая 800-аар авдаг ч юм уу тэгэл эрсдлээ үлээн шүү. Тэр бүх машин дээр эрсдэл үлээгээд байхгүй ч гэсэн ганц нэг машин дээр бол эрсдлээ үлээгээл бид нар янзлж өгдөг. Тэгээд тэ худалдаа авагч нар маань ойлгодог усуд байдгийг шинэ машин биш цаанаа явж исэн машин. За мэдээж энэний одоо муу сайн байлгүй л яг уу янзлаад өгж байгаа нь харин болж ийн баярлалаа гэл. Ер нь машин болохоогоод ирээд янзлуулаад явж байгаа юм бол өстой их баярлалаа. Би Улаанбаатараас авсан бол би очиод нэг батарей солиулах гээд очиж чадахгүй шүү дээ. Ойрхоноос харин авсан учраас ингээ асуудал гарангууд янзлуулаад ингээ авчлаа. Өстой их баярлалаа танаа тэгээд. Тэр юм машинаа янзлуулсан хүн бол эргэж ирээд заавал манайхс машин авдаг. Эрсдэлгүй амар өгдөг. Эрсдлийг энэ байгууллагаас үлээх чадвартай өгдөг гэдэг авдаг. Манай хамаатнуудаас 2-3 хүн бас өөрөөс ч машин авч ирсэн. Одоо ч унаад явж байгаа. Тэгээд би боддог байхгүй. Машин авах гал угаасаа машин гэдэг худалдаа авалт гэдэг үг ороод ирвэл дон гэж ороод ирдэг. Толгой дотор ерөөсөө өөр хүн байхгүй учраас шууд дондуу гэж ороод ирдэг. Тэгэл очиод танил зах дээр үзэж харж байгаа л яваал ингээл гоё бас урамшуулттай авч исэн тухай. Танах чи юм нэг урамшуул үзүүлээд идэв шүү дээ. Тийм гэж юу илээ. Тэр нөгөө шин дугуй мгуу гээл 13 төрөл 9 төрөл гээл ингээл урамшуулууд байдаг. Шууд нөгөө машинаа бүр зах зээлийн ханшнаас хит хямдруулаад ингэчгээр бас нөгөө цуг худалдан борлуулж байгаа тий. Одоо гадуур мэдээж одоо надаас өөр машин борлуулж байгаа газар зөндөө байгаа шүү дээ. Тэр улсуудаа бас халгаатай болчих гээд тэгтэр шууд илүү хямдхан үнийг хэлгүүгээр бас тэрэн дээрээ урамшуул оруулж байгаа. Тэрийг маш сайн тайлбарлаж өгдөг байхгүй. За та одоо 25 саяар 41 авлаа гэж бодоход манайх нэг сая 500-аас 2 сая төгрөнд багтсан урамшууллыг өгж байгаа шүү. Шууд 23 сая гэдэг чигээр хүмүүс ч бас хит их хямдхан
болохоор бас яагаад ийм хямдхан байна уу гэдэг асуулт бол надад бол маш их тулгарнаа. Тий. Тэгээд ийм урамшуулалтаа ингэж өгж байгаа. Мэдээж манайх олон машин байгаа учраас аль болох хямд хурдан борлуулахыг л хичээж ажиллаж байгаа. Та хэд маань одоо хямд машин авал ууланд хэрэгтэй үстэй гэл тэгэл алирлт юм дөө. Тэгэл хүн янз янзын асуулт асууж л тийм тэгэл болох талаас нь хариулъя л явдаг доо найс. За тэгээд дондоо би өөрөө мэдхээ хувьд айгүй хөдөлмөрч залуу. Тэгээд ингэдэг байхгүй. Би нөө танилцаах орохоор хардаг. Эдний машинууд айгүй гоё тоосгүй байдیں۔ Дандаа арчиж идэг. Одоо ингээд шоурумтай болсон чи одоо тоосны асуудлаас ангиж ирсэн үү? Ангиж ирсэн одоо тэгэл амар байна. Нөгөө машин борлуулж байгаа ажилчид маань ч гэсэн бас одоо илүү одоо нэг ажил нь хөнгөвчлж байгаа байхгүй. Тэгэл тав тухтай орчинд дулаахан газар бид нар чинь тэгэл хүүтэнд даараал зогсно, өдөржин гадаа зогсно. Тэгэл хүн ирэхээр буугаал ингэн. Тэгэл дулаан хувцас тэгэл нөгөө зузаан гутлаа өмсөл, зузаан гүртгэ өмсөл гадаа зогсон шүү дээ. Тэгжэл зардаг байсан. Тэгээд тэр одоо даарж тэгж зогсож ирсэн хөвчөнд бас дулаан газар орсон бахаа гэж боддгийг. За тэг баяр хүргье. Одоо ажилчид нь хүртэл айгүй гоё тав тухтай байгаа бах тий. Мэдээж одоо орчин сайжирж гин үйлчлүүлэгч нар хүртэл би одоо бодож байгаа байхгүй. За ингээ бүрүүс 20 30 40 авах гад хүн ингээ явж гин те. Нэг гой дулаахан газар ингээл бэрээд байхгүй үл те. 100 халуун наранд ингээ шарагдаад байхгүй. Нэг гой тухтай газар ороод ингээ нэг банкнд орохоор нэг хүн гой цэгцтэй болдсон шүү дээ. Үйлчлэгээ аваад нэг гой байгаа нэг амар гой кофе шоп, гой ресторанууд нэг гой үйдэж шүү дээ. Яг тэр шиг мэдрэмж авч ирсэн шүү дээ. Ингээл ороод ямар гой тухтай ингээ бүрээс 30 авсан ч гэсэн ялгаа авахгүй, үнэтэй машин авсан ч ялгаа авахгүй. Бид нар бас нэг төрлийн юм үйлчлэгээ аваад байна шүү дээ. Тийм ээ? Тэр дотроос банк нь байна. Тийм шүү дээ. Хүмүүс ч нөгөө үнэтэй машин авахаар л одоо ингээл гоё газар орж авах хэрэгтэй гэдэг ойлголтыг бас яагаад одоо аймагт те шоурум байж болохгүй гэж те. Аймагаас хүн одоо машин авахдаа үнэтэй машин яагаад авч болохгүй гэж гоё газараас те. Тэгээд үнэтэй хямдхан машин авах байсан ч гэсэн гоё газараас яагаад гоё үйлчлэгээтэй хүн авч болохгүй гэж. Гээд ингээд бас бодож байгаад нэрээ Эрдэнэттэй би бас ингээд 50 жилийнхаа агаар яг таарж гин энэ жил ингээд хийчих юм бол би болох юм байна. Бас нэг Эрдэнэт хотод бас нэг 50 жилийнхаа агаар бас нэг бүтээн байгуулалтыг өөрийнхөө зүгээс зээл авч байгаа ч юм аахгүй те хийж босгоод ингээд бүтээх нь чухал юм аа. Одоо хийж байгаа зүйл маань миний өмнөөс ярих юм аа гэл ингээд хийж бүтээсэн дээ нэз. За би бас ингэж бодож байгаа байхгүй. Одоо энэ манайх 50 жилийн болох чинь түүхтэй. Тэгэл одоо найзынх нь анхны бодсон бодол болохоор ар ангаа 100 жил айгүй гоё болсон. Увсан 100 жил айгүй гоё болсон. Тэг би ингээ очиод үзээд за бас хийсэн хүмүүсийн бас нэг тодорхой хэмжээнд таних хувьд бодохгүй юу. За бид нар чинь ингээд эргэн тойронд залуучууд бол гоё юм хийж байна. Анхны шоурум нэгдлээ, анхны арена нэгдлээ гэл ингээл яриул те. Одоо ингээл манай спонсорлогч энэ Идэр Баялаг гэх компани одоо ингээл бас ингээд нэг агсан төвшөнд гарч байгаа юм байна. Одоо тэрийг яг хэлж мэдэхгүй байна. Ямар ч хэлсэн нэг юм ISO гэдэг шиг ийм хэлбэрийг аваад ингээд арай өөр бүтээгдэхүүн болж байгаа юм байна. Одоо шат дамжлага нь одоо ахичийн мундаг төвшөнд гарч ийн гэл. Гэх мэтлээ Эрдэнэт хот маань 100 мянган хүн амтан байна. 100 мянга гаруй хүн амтаа гэж ярьдаг те. Тэгэл энэ жижигхэн зах зээл дээр бид нар тэгэл чадах чинээгээр хувьдаа ингээл тийм ээ. Энэ одоо ингээл хүнд цалин хөлс өгөөл, ажилуулаад одоо бүтээгдэхүүн авчраал, борлуулаад ингээл асуудлууд байгаа. Гэхдээ бид нар бол тэр асуудлуудаа тухайн үед нүүр тулаал ингээл даваал ард нь гараал ингээл залуучууд мундаг хөдөлмөрлөж байгаа учраас би одоо энэ подкастыг одоо шууд хийх нь зүг юм байна гэж үзээд тэгээд анхныхаа зочноор одоо Даш Дондоо гэдэг сайхан найзаа өрөөд сууж байгаа юм шиг баярлалаа. Баярлалаа найз. Дараагийн асуулт. За тэгээд 50 жилийн ой болж байгаа юм чинь. За Эрдэнэт хотын тухай. Чи одоо Эрдэнэтийн унган залуу юу? Тийм ээ. Эрдэнэт хотын одоо сайхан түүхээс найзтайгаа уулзаач. Тий, жоохон бахта иржээсэ ээж аавтайгаа. Бид нар завхных. Өөрөө завхан төрсөн. Тэгээд жоохон бахта Эрдэнэтэд ирээл тэгээл иш тийшээ шилжиг одоо өдий болтол байж ин да. Тэгээл жоохон багасаа байсан болохоор яг л төрсөн газар шиг маань санагддгийн. Тэгээл одоо бүтээн байгуулалтаа хийгээл цаашдаа ч одоо хөшин болтлоо байх бах. Тэгээ нэг дасан газрын даав зүйлэн гэдэг шиг тэгээл эндээ одоо Эрдэнэтийнхээ хөгжил цэцгэлтэнд бас тодорхой хэмжээний хөв нэмэр оруулах юмсан гэж бодвол ингээл явж байгаа залуудаа. Танаас нь одоо ямар ч байсан одоо 50 жилийн хой болох гэж залуучуудаа бас нэгдээд бас нэг сайхан зүйл Эрдэнэттэй хийчих юмсан гэдээ бас боддгийм аа. Тэгээд найз маань бас ингээд энэ нэвтрүүлэгт ураад бас
зурагтаар гарах боломж олгосон маш их баярлалаа. Тэгээд залуучуудыгаа бас гоё уриалаад те нэгдэж чадах юм бол бүгдөө бас эрдэнэттэй бас бүтээн байгуулалтыг хийж чадах шүү те. Тийм зүгээс нь л хэлж байна да. За тэгээд дүнгийн яг хаагур явж байгаа дэрв. Дүнгийн одоо цагаан сараар одоо хөгжүүлгээ манай DMJ автуудалтагийн маань хамт олон хөгжүүлдэ цагаан сарын идэ одоо тий цагаан сараар юу хэрэгтэй байдгийг тэр зүйлсүүдийг манайх одоо цагаан сараар одоо хөгжүүлдэ биелэлдэг өндөр настай болон одоо боломжгүй хөгжүүл биш одоо манай эрдэнэт чинь одоо боломжгүй иргэд бол маш олон байдаг. Тэрдийг багаас нь судалгаа аваад багийнхаа одоо тэр багийнх нь хамт олонтой нийлж байгаа судалгааг нь авч хагаад гэр гэрээр нь оруулаад ирж чадахын дуудаад ингээ хөгжүүлдэ цагаан сарын 5-гийн эдэний боо болон одоо үүнтэй юу гэдгийг эргэтэй зүйлс юу гэдгийг тэгээд илэлдээ. Тэгээд сая тэрийг ээж явал чамайг залгангууд за гээл тэгэл хүрээдэрлээ. За сайхан буян болвол нэрээ үнэхээр ингээд нэг буян өгсний хэмжээгээр буцаад ингээд даблдаад ирдэг гэдэг шүү дээ. Тийм гоё үйл хэрэг хийсэн байна. За тэгээд юу яадсан шүү дээ. Найз чи бас шинэ жилээр хүүхдүүдэд бэлэг өгöd би нэг стори харсан юм аа. Тий. Тэр болгоно нэг найз нь Facebook дээр тавиад ч юм уу ингийг нэг өсдгөө маа. Тэгэл боломжгүй тийм айлууд дээр ордог учраас тэр болгоныг аваад ингээд тавиад ингээд ахыг өсдгөө. Тэгэл тараагаал жил болгонд тэгчдэг. Тэгээ яг авахасаа өхөн илүү өрөөлтэй байдаг гэл бас одоо мэдээж тодорхой хэмжээний яхаа алдсан баян сэтгэлэн хүн биш. Бид нар чинь бүгдөө амьдрах гал миний ард ч гэсэн одоо зөндөл улсууд байдаг ажилчид маань байна тий. Тэр болгоныг бас энэ дээрээс бид бүгд маань амьдралаа залгуулж байгаа шүү гэдэг DMJ автуудалтаагаас. Тэгтээ бид бүгд чадхаасаа чадахгүй нь хүртэл одоо ингээд илүүчлээд ингээд хөгжүүл хүүхдүүдийг баярлуулах нь хамгийн зөвөө гэл манай хамт олон бүгдөө хувь нэмрээ оруулаад шөнө орой болцоо энэ хүртэл ажиллаа дуусгаал тэгэл гардыг. Тэгэл орой болтол тараагаал орой бид нар маань гэртээ харна. Тэгээд цагаан сар болох ч байгаа ар гэртээ бүгдөө л ажилтаа байгаа. Тэгсэн ирнэл бидэд шинэ жилийн 31-нд тараана. Цагаан сарын өмнө битүүний урд өдөр нодлон бол тараасан. Тэгээ ер нь 5 дахь жилдээ баг ингээд тараагаад ингээд явж байгаа. Олон жил энэ жил бол яг 5 дахь жил нь болоод ингээд тараагаад. Тэр болон Facebook дээр тавиад ингээд идэх юм уу. Яг та буцаад бид эдийн ажил сайхан бүтэх байх зам мөр маань цагаан байг гээл тэгж дараад юм дөө нэцэн. За. Ивент тэтгэгч байгууллага Идэр баялаг хариуцлага төвцөөд компани. Lemon Bakery. Аеко Цэврос. Таны тавилга. За усаа угаадах юм. Ээж аавынхаа гоё заасан зүйлээл. За одоо миний хүүтэйгээрээ хүн баярлуулах хамгийн сайн байдгийг одоо боломж болцоо байвал тэгэрийгээл аав ээж маань хэлдэг болохоор тэгэл. Тэр заач гиснийхэн дагуу явдаг таа. За найз минь усаар дайлаад л зүгээр хоёлаа. Юу юуг нэвтрүүлэг маань. Шээчэд ирэх үү гэдэг гаргалж байгаа юм. Манай нэвтрүүлэг завсарлаж болно. Зүгээрээ. За тэгээд мэдээж бизнес хийж байгаа хүнд олон давуу талууд байна. Бас нөгөө талд нь ингээд одоо хэцүү асуудлууд байдаг те. Алиг байх уу? За одоо ингээл машиныг одоо хаа болоос тээвэрлэн авчирна гэл. Энэ талаар нэг үзэгчтэйгээ хоёул хуваалцал та хүмүүс бол мэдэхгүй байгаа шүү дээ. Дуудлага худалдааны талаар сая ярилцлаа тий. Яаж дуудлага худалдаанд оролцдгийг. За тэгээ яаж тээвэрлж авчирч ийн Эрдэнэт чинь бас нэлээд одоо олон километрийн цаана байгаа шүү дээ. Тэгээ тээвэрлж авчирна. Тэгээл гайл дээр буулгана энэ хүүтэн чинь. Тэгээд нөгөө гайл дээр контейнерт бас ингээл удаан явж байгаад ирж байгаа машинууд чинь 2 сар мар болол ингээл ирж байгаа машинууд чинь асахгүй хөлдсөн байх асуудлууд байна. Тэгэл тэр болгоны чинь өнгөлийн үүдэнд бид нарыг одоо тэгэл ёстой нөгөө газа барихтаа барайл тэгэл нөгөө дээр гадаа дугуй хагарахаас эхлүүл асуудлууд их биш. Тэгэл тэр болгонд одоо тэгэл хүүтэн нойтон те шүн орой гэл ингээл яваал авчирч байгаа шүү дээ. Тэгэл борлуулна авчирч угаа цэвэрлэн угаалга руу аваач нь зөөн ажиллагоонд нь оруулж бэлдэн гэл. Тэгэл нөгөө дугуй муугу бүх юмыг бэлдээд ингээд өгнө. Тэр болгон чинь ажил орж идэг. Тэгэл бүх юмыг бэлэн болгоол тэгээ суудлын бүрээс шалавч гэл ингээл хүн машин аваад юу хийх ёстой гэдгийг тэр болгоны бас өгөөл ингээл эрдэнэчүүдээ болон одоо машин худалдаа авч байгаа улсуудаа үйлчилж байгаа даа найз. Тэгэл хүнд эцэр хүчир зүйлүүд зөндөө байд юм уу. Гэхдээ одоо тэгэл тэр болгоныг давж ижил
одоо амжилтанд хүрч бизнес маань цаашаа явах учраас тэгэл болно бүтэн хамгийн гол нь болгоно бүтээн гэж сайхан дандаа хэлдэг дээ найсан тэгээд тэгж чигаа өчөр ам юугаар бэлхэн амьдрал дүүр болох нь гэдэг шиг чадна болгоно гэл хажууд хандаа хүртэл тэгэл харин чаднаа л гэл тэгэл гартдаг шүү дээ. За танаа өөрийн ч юм уу компани ч юм уу одоо ирээдүйн төлөвлөгөө одоо чи алсын хараагаа юу гэж харж байна? Маш хямдар л одоо машин оруулж ирж ирдэнчүүдээ те. Одоо худалдаа авагч нартаа сайн найдвартай машинуудыг борлуулах юмсан л гэж боддог. Одоо тэгэл илүү их одоо том үнэтэй машин борлуулж гэдэг юм тэгж бол боддгоо. Аль болох одоо хямд үнээр машиныг авчираад борлуулад өгүүлнэ одоо илүү их худалдаа авагчтай болох юм байна л гэж хардаг даа нэз. Тэгэл одоо нөгөө хүний шунал хязгааргүй шүү дээ. Тэгэхээр аав дийжилт хүний шунал хязгааргүй минийхөө одоо энийг пүрүсээ зараад тэгэл өөрийнхөө чадах хэмжээнд юм хийгээ явж л гэх яг одоо тэр зарчмаар л явж байгаа. Илүү их том зүйлийг бодож одоо шунж тэгж явахыг хүсдэг. Найз нь аль болох одоо нэг машинаас 500 мянга ч юм ингээл аль болох хямдаар л зарах гэж шаардж байгаа. Тэгээд ингээ хүмүүс зарим мэддэг усуд нь бол мэддгийн яагаад ингээд хямд машин зараад байна вэ? Чи яаж ашиггүй баг ашиггүй шахуу зараад ич тэгээд мэддэг усуд мэддэг хгүй энэ тэдээр авж байгаа. Би бол нэг 500 мянган цаас мас хараад зарим нь бол хүчтэй. Заримнаас нь ч гайгүй хардаг үе би надаа. Машин болгоноос их ашиг харах гэж зогсолтой бол биш. Аль болох юмд талдаа авч нараа татахыг хичээж ажилладаг даа нас. За зөв. Тэгээд дараагийн асуулт бол энэ юм асуулт асууя гэж бодож байна. За одоо ингээд ер нь бол ингээд хуучин бол хүн чинь морь ундаг байлаа шүү дээ. Морь ингээд унаал те. Бид нар ч одоо ингээд морь чи амар үнэтэй ингээд одоо зүйл байлаа шүү дээ. Тэдэн шараар тэдэн амбан шар тэдэн өхрээр ингэж наймаалцлаа гэл тий. Өгчүүд одоо тий. Манай Монголын соёл чи өөрөө морьтойгоо ингээд агуу холбоотой. Тэгэл эн чинь ингээд явж байгаа л буцаад тэр чи одоо ингээд машин болчихлоо шүү дээ. Тий. Тэгэхээр одоо чи бол айгүй юм буянтай одоо юм одоо борлуулалт хийж гин гэсэн үг. Хүнийг одоо хөл залгах, унаа залгах тийм ээ. Хүлэг морьтой юм залгах. Тэгээд энэ аагаас Б цэгт ингээд нөө хүнийг хүргэж өгдөг. Бас л энэ технологийн дэвшил те ингээл үнэхээр сайхан юм боломж ингээд бас бий болгосон. Энийг одоо ингээл бид нар нэг нэгэндээ ингээд санал болгоод худалдан борлуулж байна. Тэгээ одоо ингээд ирээдүйд бүр ингээд машины салбар амар хөгжиж байна тий. Зүгээр хоёул машины тухай. Одоо цахилгаан машин гарч байна. Тий. Ер нь ингээд машиныг одоо яаж одоо худалдаж авч яаж хэрэглүүл ингээд зүгээр хэрэглээ талаасаа. Ер нь бол нөгөө ингэдэг ч хүн болгоо одоо нэг пүрүс авцсан байх юм. Пүрүс 30 авцсан байлаа гэж бодлоо. Тэгэхэд тэр нэг 30 авцсан байлээ. Би 41 авах хэрэгтэй. Гэт нөгөө бас нэг тийм дутагдaltaй тал байна. Би одоо олон хүнд ингээд машин зарж харж байхад тэр нэг тийм машин авцсан би тийм авахгүй болохгүй. Яг нөгөө хэрэгцээндээ тааруулаад авч хэрэглэнэ гэдэг чинь л хамгийн зөв юм аа л гэж хараад байгаа. Худалдаа авч нар дундаасаа ингээд хараад байгаа. Одоо 30 сая төгрөгтэй байжж 60 сая машин авах гэж зээл тавьж авах гэдэг хүн. Тэгээд нөгөө хүү төлөөд нөгөө машиныг 62 3 сая ч юм уу 65 сая ч юм уу ингэ болохыг тооцоолдог. Сэтгэл хөөрлөөр авдаг. Тэгэхээр тэр тал дээр би бас зөвхөн тайлбарж хэлдгийг нэсэн. Машин авахдаа яг хэрэгцээндээ тааруулж аваа. Машин бол хэрэглээ шүү дээ, тэ. Аюулгүй байх хэвээр. За эргээ зарахад үнэ алдахгүй байх хэвээр. Тэгээд одоо нөгөө гэр бүлээ бүх хөрөнгөө суугаад одоо аваа явах учраас аюулгүй байдлын үднээс бат бүх байх хэвээр. Тэр талаар харж аваа. Тэгэхгүй өндөр зээл тавиад та үнэтэй машин аваад нэгнээсээ дээшээ гарах гээд үнэтэй машин авах ямар ч шаардлагагүй. 30 сая төгрөгөндөө даарсан та пүрүс аваад унж болно. За пүрүс адилхан одоо коронавч адилхан туулах чадвар нь яг л адилхан шүү дээ. Тэгэхээр нэг тийм загвар хөөж бас авааддаг усуд байдаг. Тэгэхээр тэр тал дээр бас одоо яг боломжтой тааруулаад хэрэглээл юм чинь тэр бат бүхэл байвал тэр одоо гой сайхан байх нь бол хамаагүй шүү дээ, тий. Тэгээд хэрэгцээндээ тааруулаад бас юм авч байгаасаа гэж худалдаа авагч нартай хэлмээр санагддаг. Тэгэл ирэхээр нь хэлдэм дөө та зээлд авахгүй 30 сая төгрөг тэрэндээ тааруулаад авчих та 60 сая төгрөгийн зээл аваад тэрэндээ хүрх гэж бас одоо хэцүү шүү дээ. Хүн зээлтэй байх чинь. Тэгэл тэрийгэ төлөх гэж бас илүү ажил хийн гэж байгаа сэтгэл тайван өндөр мэдчих чинь хамгийн чухал юм шиг санагддгийг надад бол ачааллгүй сэтгэл тайван байгаа юм да. Сэтгэл хангалуун байна гэж чинь хамгийн чухал юм шиг санагддаг. Тийм шүү дээ, тийм үү? За тэгээ найзынх нь асуух асуулт бол дууслаа. За. Тэгээд
одоо чи миний асуугаагүй чамд юм одоо энийг асуучаасаа гэсэн юм сэдв асуулт байна уу? Миний талаараа гоё дэлгэрэнгүй асуулт нь одоо дүүрэн байгээ. Маш их зүйл асуулаа шүү дээ. Одоо тэгэл бас найзынхаа бизнесийн талаар асуулаа. Одоо тэгээд Эрдэнтейгээ бас 50 жилд бас сайхан залуучуудыг бөөгнүүлээд 50 залуу бөөгнүүлээд тий хамтдаа нэгдээд юм хийж бүтээе. Эрдэнтейгээ 50 жилд одоо бас бүгдөө нийлж хагаад одоо бүтээн байгуулалт хийвэл юу хийж болохоор байна тий. Одоо хэрэгтэй зүйлс манай Эрдэнэтэд юу байна? Бүгдөө нийлж хагаад Эрдэнэтэд гой сайхан харагдах юм хийвэл одоо юу дутмаг байна тий. Тэр тал дээр бүгдөө нийлж байгаа бизнес эрхэлж байгаа залуус бүгдөө нийлж хагаад Эрдэнтейгээ 50 жилээр нэг гой зүйлийг хийя гэж байгаа юм. Дөрөв найзаасаа бас сонслоо тий. Тэр талаараа одоо миний найз сайхан яриад залуучуудынхаа бас сайхан уриалаад одоо би бол одоо найзынхаа хийж байгаа юмд бол нэгдэж байна. Тэгээд залуучуудынхаа бас гоё уриалаад ирж нэгдэж оролцохыг уриалж байна. Тэгээд бүтээн байгуулалт хийхэд бол Эрдэнэтэд бүтээн байгуулалт хийхэд бол би бэлэн байна гэж хэлмээр байна. За баярлалаа. За даш дундавдаа нэвтрүүлэгт оролцсонд баярлалаа. За манай ивент тэтгэгч одоо юм 3 байгууллага байгаа. За гарын бэлгийг би танилцуулъя. Идэр баялаг гэдэг юм хувьцаат компани байгаа, хариуцлага хувьцаат компани. Манай Эрдэнэтэд бас олон жил энэ махан бүтээгдэхүүний юм үйлдвэрлэл эрхэлж байгаа юм мундаг компани байт юм байна. За тэгээд тэрний юм одоо нэр төрлийн бүтээгдэхүүнүүд байна. За ингээд ийм хөөрхөн бондгор яам байна, саламтай, бяслагтай. За энэ үхрийн хил байх шиг байна. Ийм үхрийн хил байна. Хэрцэн хям байна. Одоо зуны зугаалга аялалд хэрэглэх боломжтой. Одоо тэгээд цагаан сар болж байгаа юм чинь найз сайхан юм баярын ширээгээ энэ манай Идэр баялаг гэдэг компаниар ийм баярын ширээгээ засах юм боломжийг бүрдүүлж өгч байгаа юм байна. За баярлалаа. Аекос гэдэг ус байна. За тэгээд Лимон Бэкери гэдэг ийм бялуу үйдэг ийм залуу байдیں۔ Залуу гэрүүл байдیں۔ Манай Эрдэнэтэй. Тэгээд ингээд манай спонсороор оролцож байгаа юм аа. Тэгээд найзтай энэ одоо байгууллагынхаа бэлгийг гардуулж өгье. За баярлалаа найзтай. За баярлалаа найзтай. Сайхан юм хийгээд нэвтрүүлэг хийгээд ингэж байгаа юм байна. Залуучуудыгаа уриалаад бас юм хийж бүтээч хийгээ те. Ингээ явж байгаа юм байна. Тэгээд одоо найзынхаа хийж байгаа зүйлд нь одоо найз нь ямар ч сая төгрөг хандивлаа. Тэгээд залуучуудыг бас одоо Эрдэнэтийнхаа залуучуудыг бас Эрдэнэттэй бас нэг юм хийж бүтээе гэж залуучууд нэгдэж байгаа юм байна. Тэгээд тэрэнд нь бас уриалаад түүчээ болоод найз нь бас сая төгрөг хандивлаа. Тэгээд Эрдэнэтийнхаа залуучуудыг бас одоо энэ нэвтрүүлэгт орохыг урьж байна. Тэгээд миний найзыг очиулна бас гоё уриалахгүй хүлээж аваад нэвтрүүлэгт нь ороорой гэж уриалмаар байна. За маш их баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За урилгын маань хүлээж авч одоо хүрэлцэн ирж анхны нэвтрүүлэгт маань оролцсонд маш их баярлалаа. Найзтай. За тэгээд дараагийн дугаараар удахгүй уулзцгаая. Эрдэнэт хотын түүх 50 жилийн өмнө тохиолдуулсан Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрлэл болон бизнес эрхлэх залуусаа дэмжих контент маркетингийн ажлууд хийхээр төлөвлөд байна. Үүнд подкаст, real marketing content, donation marketing content гэх ажлууд багтана. Энэхүү танд санал болгож буй 3 контентыг та 600,000 төгрөг ба түүнээс дээш төгрөгөөр дэмжлэг үзүүлж ирээдүйн болсон хүүхдүүдтэй хөрөнгө оруулалт хийж бидний санаачилсан. Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх хүүхдийн тасагт эрчим дэмжлэгээний хэсэгт тандвлах 20 сая төгрөгийн аянд нэгдэх юм. Ингэснээр та Эрдэнэт 50 жил миний онцлог 50 залуу подкаст нэвтрүүлэгт оролцох мөн танд 200,000 төгрөгийн гарын бэлэг үлдэх болно. Эрдэнэт хотын ирээдүйн болсон хүүхдүүдтэй эрүүл мэндэд нь бодит хөрөнгө оруулалт хийх, таны бизнес real marketing content-тэй болох, donation marketing content-тэй болох, Эрдэнэтийн залуус 50 ивент арга хэмжээнд урилгаар оролцох боломжийг эрхэм Эрдэнэт хотын иргэн бизнес эрхлэгч танд санал болгож байгаадаа баяртай байна.